Номинес. Синдер. Номинес. Синдерса. Номи. Номиндер. Сэги. Номи. Синдер. Бидний Notes podcast. Залуус зориулсан үр албаны шинэ үйлчлэг. Talking Mobile for Next Gen. Юу яцхан. За сони хэлсэн жоохон. Юу яцхан. За бидний Notes podcast хэлж байна. Тэгээд бид нар өнөөдөр шуурхаа мэдээ та бүхэнд хүрэхээр болсон байна. Breaking news. Нэг BBC-ийн news-ийн юу ч юу лээ. Тийм цагийн хүрдэг оруулчаач. Цагийн Цагийн үр чи яадаг үлээ. Цагийн үрдэ аяа юу лээ. Цагийн үрдэ чинь нэг байт юм да. За зохиогоод байгаарай. Би чи цагийн үрд хагаа хараа тий. Тийм ээ, бид хоёр өнөөдөр бол 11 сарын 4-ний өдөр. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэх штэ. Улаанбаатарт 19 цаг болсон байна. цагийн үрдэ. Яава. Эхэлтгүй юм уу? Жихэн цаг. Очи бараг зүг дайсан ш. Ой, бэдгүй маа энэ классик цаг үрдэ шүү. Арай өөр. Балибл. За тийм ээ. Өнөөдөр 11 сарын 4-ний 19 цаг болсон байна. За тэгээд энэхүү өдөр би юу хэлэх гэж ирсэн бэ гэхээр 11 сарын 6-ны өдөр Янжин лам төрсөн байна. Тийм ээ, энэхүү дашнам бэлжин ям янжин хам бурхан давхцсан өдөр эдийн засагч Янжин лам маань 11 сарын 6-нд төржээ. Түүгээр тэр маань 24 нас хүрж байгаа. Тэгээд бусдыг хайраар булагч нэгэн сайхан сэтгэлтэй ажилдаа маш гарамгай ажилдаг мундаг Янжин ламда баяр хүргэе. Урлагийн бурхан төрсөн байна. Янжин хам билүү? Урлагийн бурханы чинь Янжин хам гэдэг шүү дээ, Үгүй, дорж. Үгүй. Янжин тийм үү? Янжин лам. Доржоо бол биш баха. За тэгээ Янжин ламда баяр хүргэе. 11 сарын 6-нд 24 нас хүрж байгаа Янжин лам. Баяр хүргэе. Манай сонсогч байгаад маш их баярлалаа. Хайртай шүү. Баярлаа. Үргэлж сонсдогт баярлаа. За тэгээ ийм мэдээ хүргэх гэжсэн юм аа өнөөдөр тэгээд за бай. Ийм л мэдээ хүргэх гэж бит хоёрын подкастаа хийлээ. За чамаар юу байна? Дөнгөж сая Монголд маань Астралис багт хожигдоод миний сэтгэл санаа жоохон тийм хүн байна. Тийм үү. Тийм. Монголын нөгөө нэг control easy яаж юм? Control easy яг өнөөдөр нэг сайн байсангүй. Гэхдээ яг аргагүй шинээр яаж байгаа. Хүмүүс бас магтаад айгу тийм прешерт орсон баг. Өмнөх тоглолтын дээр айгу сайн тоглоод тийм магтуулах чинь бас нэг төрлийн прешер шүү дээ тий. Яг ингээд теннисэн дээр яадаг гэж ингээд теннисэн дээр ингээд амарлаа гайгүй цохингод оо сайн байна гээл тэгэл дараагийн цохилт нь ондгуна. Яа бүр яг теннисэн дээр яг тэгдэг. Магцсан хүүхэн хуримн дээр гэдэг шиг юм байна. Яг тэгдэг. Харин тийм тэр прешерт орцсон уу? Манайхан ер нь тэгээ 910 өөрийнхөө хүмүүсийг буудаж муудаад ер нь айгу тийм сонирм байла. Тэгээ блиц мэз айгу муу тоглолоо миний хайрт блиц. Тэгээд за яг вэ. Блиц ер нь манай подкастэнд орох цаг болчлаа юм байна гэж. Тэг карьер нь унахаараа. Тий, нэг карьер жоохон унахаар орж болно шүү дээ бас тий. Тийм одоо тоох цаг нь иржээ гэдэг. За тоолсон шүү нь бол тоглоогүй. Тоглоом бас жоохон ингээд диндэд байна уу манайхаа яаж ин. За өнөөдөр би загтал бол байхгүй. Байхгүй тий. Тийм байхгүй. Халлоуины загтлуудаа өмнө уншсан. Би харин өнөөдөр хүргэлт хийгээд яахан хүргэлт хийгээл яваалаа л да. Би харин хүргэлтийн үнэтэй болмаар байна. Будагны юу? Будаг нийчтэр, зураг нийчтэр ер нь тийм үү. Би тэгээ сая яармаглуу хүргэлт хийлээ л дээ. Шинэ яармаглуу. Юу яармгийн бүр сүүлийн цэг дээр тий ингээд автобус л шүү дээ.
Чи хаяар хүргээд байгаа юм уу? Тийм өөрөө хөрөхгүй хэнийг хүрэх юм бэ. Тэгээ ярамглуу чинь амар такси талтай нэш гэж бодоод автобусцсан. Сайхан байсан. Автобустаар ойр автобустаг амар гоё л ёо. Автобустах уу? Сайхан шүү нэрээ. Тэгээд тэгсэн чи автобусны дотор сайн байна уу гэж. Бас нэг хөөрхөн нэг охин таарлцсан. Тэгээд тэр охин дараа нь хамт бит хоёр буугаад дамжиж суух болоо. Тэгээд дараа нь тэр охинтой хамт дамжиж суугаад тэгээд ингээд явсан. Тийм. Тэгээд амар ядарчин би өглөө теннистэйсэн, дараа нь пилатестэйсэн, дараа нь цэцэрлэгийнх нь багштай уулзсан, дараа нь гэрээрээ орсон, хоол хийсэн. Тэгээд бүр амар хэмээсэн. Хоол хийгээгүй мана. Тэгээд тэгчээд яармаг руу явсан. Яармагасаа наашаа ирсэн. Буруу автобусанд суусан. Замаасаа таксидсан. Тэгээд таксид суугаа буцаж ирээд буцаа дахиад тэр таксинда хүргэлтээ өгчөөд тэгээд тэр таксинаасаа гуйгаа дахиад намайг тийшээ жоохон түхэлээд өг гэж гуйгаа тэгээд тийшээ түхэж очсноо дараа нь TCU орж идэх юм авснаа тэгснээ такси баригдахгүй хахаар нор зогсож ирсэн ихчдээс тэг хаашаа явах юм бэ гэсэн чи 10 дугаар хорол гэсэн тэг 10 дугаар хорол гэх юм за охин би их төлбөр дээр бууж хайлаа амт явъя гэдэг ёо тэгээд ашигсан ёо so much би бүр ингэж Чи ер нь баг машинтай болох цагт ирсэн юм шүү. би машин барьмааргүй байна. Тийм үү? No. Чи чинь хийсэн нөгөө машин барихаар үнэхээр сайхан байна. Миний me time гэдээсэн чинь. Сайхан л та гэхдээ л зардалтай юм шиг санагцсан. Тэгэл бензин юм гэлээ. Зүгээр хувийн жолоочтой байсан гоё. Тэд тэр хувийн жолооч чинь яах юм? UP-Cap. UP-Cap илүү өндөр тусгүй нөө. Эхлэх UP-Cap 1500 эхэлдэг байсан шүү дээ. Одоо 2500 эхэлж байгаа. 2500 болсон. Тэгээд дээрэс нөгөө нэг rush hour гээд бүр 3000 болцсон ер нь. Тэгээд зүгээр энгийн такси дуудаад ирэхгүй заяа. Бүр муузан сураа бүгд комфорт болцсон. Ямар ч comfortable машин биш байх чинь. Йоо тэгээд нэг жоохон газар руу 100000-аар явж маваад үнэхээр бас дэндүү болсон байлээ. And that's why ер нь бол автобус юм байл шүү guys. Тэгээ автобус чи карт марттай байсан юм аа. Аппликейшн талцсан л мэдсэн үү? Аппликейшн дээр байлээ. Тэгээ токи дээрээ ч гэсэн амар нөгөө юу яачин. Тэгээ тэр аппликейшныг ингээд QR гаргацдаг. QR. Тэгээ тэр QR-аа шууд уншилчт юм бэлээ. Тийм. Би бас автобус. Тэр чинь харин сайжраад UB энэ смарт пас байдаг шүү дээ. Энд чинь хуучна. Шинэ нь байгаа. UB карт гэдэг. Оо за. Энэ спонсорд биш шүү. Тэгээ ингээд тэнэглэлцдэг. Зүгээр шууд ингээд юу гарч идэв. QP ч юм уу. Тийм, social pay-ээрээ. Тэгээд энийг уншуулад гээд нэг юм байгаа. Камертай юм. Тэгээд дэрэндээ уншуулад яваад байгаа. Энэ бас айгүй амарсан. Амар юм байна те. Энэ нь болохоор ингээд эхлэл байшлаа тавингуудаа ингээд очих байшлаа ягаад тэгээд автобусныхаа роутыг нь гаргаад ирсэн бэлээ. Ямар гоё. Тэг буруу автобусандаа сууж мууж мангартахгүй штэ одоо. Би Google Maps-аар өндөр суусан ахгүй юу? Буруу суусан штэ. Тэгсэн чинь яг нэг чиглэлээр биш дундаасаа чиглэл нь өөрчлөгдсөн. Тэгээд би ингээд энэ уул нь Google Maps дээр ийм л байх юм. Google Maps апдейтлахгүй байгаа мó нэг тийм апдейтлгүй эсвэл тэгээд яахгүй л аамш байна. Тийм над дээр бас алдаатай гарч ирээд тэгээд за хударчээ гэж бодсон. Монголд ер нь гадаадаас хүн ирвэл аюу хэцүү тий. Яна чи наа чи халуун да. Мэдгүй л үү. Тийм. Тиймэрхүү л байна да. Тэгээд өөр чи юу гэж байна? Энэ дугаарыг маань нэрээ Токи ивент гэж байгаа шүү дээ. Оо вау, Токи. Хөөе, Токи бүр үнэхээр нэрээ лайф сейвер шүү. Би яг энийг дашрамд дурдахад те Токидо үнэхээр би баярлж байгаа. Бид бүхэн те зүгээр Токи байгаад нь баярлж байна. Заяа. Тэгээд power bank байна, байрны мөнгө төлчин, сүүхийн мөнгө төлчин, тогны мөнгө төлчин дата байгаа, нэгж байгаа, такси байна, юу мани байна. Бүх юм байна. Дээрээс нь одоо дугаартай. Дата, тэр нь дататай. Тэр нь хямдхан дататай. Хямдхан дататай тий. Тийм. Тэгээ Токигийн 55 та дугаарууд даста бүхэн шууд Токи аппликейшнээс сонгоод дугаараа авах боломжтой. Ерөөсөө энэ тэнд очиж энэ их төвжрэлтэй сэндэр шиг буруу автобусандаа сууж муугаал зовлонтой тэгих үйлдэл хийхгүйгээр та яг одоо суурин дээрээ уцаа гаргаж ирээд танд угаасаа Токи байгаа заяа би мэдчихэе. Угаасаа байгаа. Тэгээ Токигоор дугаартай болох боломжтой. Тэгээ давуу тал нь яг Gen Z болон тэ next generation дээр зориулсан хамгийн гол нь хямд дататай ийм дугаарууд байгаа шүү. Бид нар ч н одоо уцаар яриха байсан шүү дээ. Уцаар ярьсан ч зүгээр Instagram-аар залгаж малгаад идэг ч хүмүүс. Instagram, Viber, Viber шууд залгаад идэг датагаар. Дата нь 5 GB нь 10 хоногийн 4000 заяа. 10 GB нь 7000, 20 GB нь 12000,
30 гигабайт нь 15,000 юм байна. Тэгээ яриа 100 төгрөгнийх сүлжээ харгалцахгүй, мессеж нь 54 сүлжээ харгалцахгүй, 55-аар эхэлсэн. Өргөн сүлжээтэй утаснасаа удирд. Дугаар авах. Дугаар авах гээл одоо ингээл дугаарууд дүүрэн дугаар шүү дээ. Юу. 55 16 таа гинэ. Хүч надаа аяг байгаа юу? Нөгөө нэг аяг байна л та. Энд ихтэй ус байна. Чи усыг уучих юм уу? Энэ чинь баг ус. Чигээс уучих. Тий, одоо Токи дээр ингээл бүх юм байна манайхаа. За тэгэхээр Токи дээрээс гоё шин дугаартай болоорой. Тэгээд Токи мобайлда баярлалаа. Токи аппликейшнд баярлалаа. Баярлаа. За одоо мэдээнд орцгоё. Би ерөөсө хаанаас нь эхлэхээ мэдэхгүй байна. Чи нэг яар та. За байж. Яа. Ер нь минийх нэг шин задрахал юм байна. Энэ ер нь хин яаж байгаа? Зүгээр чи тэрийг бодохгүй л нөгөө нэг нөгөө маргад ч нөгөө нэг юутай ууцсан тий. Тийм маргадад аяг өгсөж. Нэрмэл биш байна. Нэрмэл угаасаа байгаагүй. Энэ PV байна. Тэг бид хоёр сэтгэл санаагаа бэлдээд бас ингээд би сайн харагдсан юм чи. Бас нэг PV унгайл гээд. Үнэ салах гэж байгаа юм шиг. It's not you, it's me. Yeah, it's us. Guys, it's us. So it's not you guys, it's us guys. Юм аягтад амар айлгүй ёо. За. Гэтэ чи подкаст хизээ хоёлаа эхэллээ ер нь? 2019 оны 5 сард. 2019 оны 5 сар. 2019 оны 5 сар юм уу? Хамгийн ихний пост хар. Календараа би харагдах та зүгээр календар дээр хоёул ингээд харалт 2019 он. Гэдэг чинь 6 жил юм уу? 6 юу 7 юу? Би одоо season 7 гэж яваад байгаа байхгүй юу? За ингээд 1 2 3 4 5 6 юм байна. Одоо ихтэй 7 дахь жил. 7 дахь жил рүүгээ орж байгаа юм байна. Орцсон. 6 жил 7 хоног. 6 жил 1 2 3 4 5 6 сар болж байгаа. 1 жил хагас, 6 жил хагас. 6 жил хагас болж байгаа юм байна, guys. Тийм. Тэгээд анхны дугаарын постмен 2019 оны 4 сарын 22-нд орж ирсэн байгаа байхгүй юу? Гэдэг чи одоо тэ энэ манай энэ зүгээр трейлер шүү заяа тэгээд зүгээр зарлж байгаа юм. Тэгээд 5 сарын 5-наас эхлүүлээд 7 хоног болгон бит хоёртай хамт байгаарэ. Өөр жоохон болоотой. Чи номи бүр амар жоохон болоотой. Миний хоол яг гайгүй яг минь хэвээр байна. Харин би яаж жоохон болоотойсэн. Амьдрал надад тохиолдоод хоолоо хүртэл бүдүүрээд. Юу? Сүтэ цааж байгаа юм. Ингээд халуун шоколад уугаад байгаа юм уу? Хөөстэй халуун шоколад юм уу? За та хэд маань ер нь зарим нь гадарлсан байх гэж бодож байна. Тэг ер нь одоо подкаста болж байгаа бид хоёр. Яа хэлцтэй гэж үү дээ. Шууд хэлсэн ч бас эвгүй шүү. Тийм тэгээд ер нь бол тийм ер нь бол болж байгаа. Гэхдээ бид хоёр болох та 300 дугаар хүргье гэж бодож байгаа. Энэ бол 278 дахь дугаар. Тийм. Тэгэхээр цаана 22 дугаар үлдсэн байгаа. Тэгэхээр ер нь бол эртхэн яг хэлье гэж бодсон. Яг 300 дугаар хүрээл те. Love you 300. Тэ. Тийм биш тий. Love you 3000 хийж чадахгүй. Гэхдээ 300 хий. 3000 дугаар хийж ингээ боддоо яа бурхан. Жөөрөө гэж штэ. Жөөрөөгийн чинь өдөр болго идэв лөө. H3 биш штэ тий. H3 одоо хэдэн дугаартай вэ? H3 баг 1000 болсон баха. 7 хоногт 3 удаа. Гэхдээ тэдний чинь дандаа стрим хийн. Тэгээд 3 дээрээ нэмээд юунуудтай хийдэг. Юу гэдүүлээ? YouTube дээр мөнгө төлдөг чи юу гэдүүлээ? Брэнд биш ээ. Мемберүүдтэй тусдаа стрим хийдэг. Ингээд 4. Тэгээд плюс видеонууд оруулдаг. Тэгэхдээ тэдний full time ажил л да. Яа, it's full time. Хэм бол хагас бүтэнсэнд амардаг. Ажлын 5 хоногт нь видео ордог. Тэгээд нэг стрим хийхдээ тэр хэд санаа манаагаа юу ярих вэ дээр судалгаа модалгаагаа хийд юм шүү. Бүтэн баг ажиллаад тэгээд нэг 3 цагийн 4 цагийн стрим хийдэг нэг хийхдээ. Тэгэхээр ер нь ийм full ажлын цаг л юм бэл. Тийм ээ. 9 to 5 ажилладаг. Гэхдээ дандаа creative тиймэрхүү юмн дээр. Чи ингээд яг 9 to 5 яг тийм ажил хийв үү?
тийм. Яг ийм баг ажиллах юм бол yes. Одоо энэ яг ийм side яг хуу яагаад хоёлаа болж байгаа шалтгаанаа хэлэх хэрэгтэй л баг л та тий. Шалтгаан нь миний хувьд хоёул ер нь яг энэ талаар бас ярилцаагүй юм шиг байна. Шууд та бүхэнтэйгээ хамт ярилцъя. Миний хувьд яг ингээд дуусах ёстой юм шиг санагдаад байгаа. Одоо яг бидний нууц подкаст гэдэг нэг юм концепттэй байгаа шүү дээ хоёлаа. Захидал уншдаг, чөлөөтэй юм ярьдаг, зочин орсон ч тэр зочныхаа талаар хоёлаа хэтрүүлэн судалгаа хийхгүй яг ингээд танилцж байгаа маягаар ингээд нэлээд хөнгөн яриа авдаг шүү дээ. Бусад ярилцлагын нэвтрүүлгээс арай өөр. Нэг ухаад байдгүй. Тэгээ ухаад байдаггүй. Тэгээ хөнгөн яриад ингээд ийм энэ концепт маань одоо гинт подкастаа ийм нэр энэ подкастаа өөрчлөн гэж бол байхгүй. А би энэ концептнаас бас жоох яг үнийг хэлэхэд өөрөө бол тийм одоо яг цаг нь болсон эндээсээ нэг дуусах хэрэгтэй юм байна гэж бодоод бас удаж байгаа. Гэтэ амар хайртай уусаа миний амьдралд ирсэн ихэнх том үйл явдлууд подкастны ачаар л би болсон. Минийх ч гэсэн. Тэгээ хүмүүстэй танилцаал би подкастыг чинь хаяа нэг сонсдог штэ энэ төр гээд би хизээж харж байгаагүй хүн эсвэл миний хүндэлдэг хүн тэгж мэгж хэлэнгүүд яа бас л амар гоё амжилттай явжээ гэдэг амар баярлдаг байхгүй юу. Гэтэ бүх юм дуусах ёстой байдаг байх. Тэгээд бид хоёр бас яг өмнөх одоо 2 жилийн өмнөх пик дээрээ зүр easily 100k хүрч мөрдөг тий. Зарим хүн дээр зочин нь чанартай зочин байх юм бол 300 400 мянга хүрч мөрдөг. 300 хүн сонсно гэж боддоо танихгүй тий. Тэгээ одоо тэр бас тоон үзүүлэлтээр харахад ч гэсэн тэр өмнөдөө хүрхээ болцсон. Одоо нэг 20k хүрвэл хүрнэ. Тэгээ ер нь 20k дунджаар тий. Тэгээд сайн дугаарах юм бол 40 ч юм уу. Тэгэхээр бас яг ингээд өөрөө ч сэтгэл гарах нь багасж байгааг бас хүмүүс анзаарч байгаа бах. Тэг сэтгэл гарахгүй байхад нь ингээл пүүшлээл ингээд ах бас амар шудраг бас сонсож байгаа хүндээ ч гэсэн гэж бас бодсон л та. Тэгээ сүүлийн жил бол хоёлаа айгүй амьдралд бас амар их өөрчлөлтүүд орлоо. Би доктортой ажилд байжснаа сүүлийн жил хагас би ч 3 ч ажил сольчихоо. Нэг компаниасаа бүр айгүй их амьдрал амар өөр юм тохиолдоод ингээд тэгээ хувь хүмүүс амар их өөрчлөгдөд байгаа болохоор яг энэ чаптраа энэ эрага secret эрага би дуусгах хэрэгтэй байна гэж шийдвэр гаргаад тэгээд ер нь шийдсэн л дээ. Номын бол аль эртнээс л ер нь шийдсэн байсан л та. Тийм. Тэгээ би болохоор бас миний хувьд яг би маш хайцсан уу. Би бол амар дуртай. Би яс дуртай. Яа дуртай. Тэгтээ яг юу мэр юм бэ? Би жоохон шахацсан байж магадгүй. Жоохон шахсан үед бол шахсан заяа. Би одоо болохгүй нэ гэдэг. Тий, номи болмаар хахад би ингээд чадахгүй. Тэгтээ миний хувьд бас миний хувийн амьдралд бас би бас өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа. Тэгээ номи бол нэлийн завгүй болсон. Амар завгүй одоо нэгтгэс 5 дахь хүртэл ингээд тэр чигтээ завгүй. Тэгэл дандаа хагас өдөр хоёлаа хийдгээс шүү дээ. Хагас өдөр хийж дээ. Тэгээ одоо болохоор ажлын өдрөөр дандаа хийж байгаа. Тийм, тэгээ би чинь нас яг гэр бүлтэй болсон хүний хувьд бол ингээд хагасаа өдөр болгоныг ингээд тийм юм зориулаад тахаар бас жоохон гэр бүлээсээ холдоод байгаа юм шиг санагддаг байсан надад. Тийм, тэгээд ер нь яг гэр бүл зарцуулах цаг айгу бага болсон юм шиг санагддаг миний хувьд. Тийм. Тэгээд би нэг хөгжихгүй байгаа юм шиг санагдаад байсан. Яг энэ чинь ингээл дадададаа ярьж болж юм. Гэхдээ яг миний өөр хувийн яг амьдралын өөр юмсны хөгжихгүй. Яг энэ дээр ингээд гой хөгжөөд байгаа юм шиг мөртлөө ингээд яг миний яг карьерч юм яг тиймэрхүү юм дээр би нэг анхаарлаа хандуулж чадахгүй. Яг энэ нэрэл зөвхөн ингээл анхаарлаа хандуулаад гэр бүлд анхаарлаа хандуулаад ингээл яваадсан байхгүй. Тэгэхээр одоо яг би яг хэрвээ ингээд одоо ингээд болж байгаа шалтгаан яг би ингээд энийгээ жоохон болчих юм бол би яг 100% бас ингээд гэр бүл карьертай илүү сайн харах боломж нь надад бас гарч ирэх юм шиг санагцсан. Тийм. Гэтэ би яг энд бол миний амар comfort zone байдаг. Би яг энэ амар фан байж чаддаг. Уйлал амар фан нийтх үедээ инээгээл ингээл тийм байдаг да.
Миний хамгийн айж байгаа юм хоёул уулзгаа амар болох байхаа. Хоёлаа уйлгаа гэж байгаа. Уйлцгаа гэж. Хоёлаа уулзгаа хармалж магадгүй Болчих байхаа яг тэрэн дээр жоохон харамсалтай. тэгэл уулзгаа болчвол тэгэл найзлага ер нь амар Найзын юунууд тийм амар юм байнгын апдейттэй явж байгаа штэ өөби тэгээд өмнөх 7 хоногт ингэсэн гээл. Тэгээд тэр бүх юм байхгүй болно гэхээр жоохон харамсалтай. Гэтэ хоёлаа яг хоёлаа пүшлээд те effort гаргаад те pause please тоглож болж чинь те янз бүрийн тоглоом нээлт мэлт одоо юу эдийн галерей үзэх кино үзэх something like that. Тийм тэгээ хоёлаа яг зорж бас нэг уулзж яахгүй бол яг тэгээ одоо би чинь зарим нэг найзуудтайгаа уулзаагүй одоо бараг жил болж байгаа нүггүй хизээд сүлд уулзсан те нэг хүний төрсөн өдрөөр тааралдаж маар л та. Тийм болчт юм байлээ. Тэр хүний ч одоо найз гэж хэцүү, найз биш ч гэхэд хэцүү тэгэл. Харин тийм тэгээд ирээдүйд хэрвээ тэгчих юм бол амар харамсалтай байхгүй. Нэг цагт ингээд амар зод зүйжсэн те ингээд хэсэг хугацааны дараа ингээд байхгүй бол яач вэ те. 6 жилийн турш хоёлоо 7 хоног бол уулзсан мэн гэж боддоо. Basically хамгийн удаан уулзааг нь барыг нэг 2 3 7 хоног л ах. Тийм баяраар тий. Эсвэл чи гадаад явах, би гадаад явах. Хөдөө явах, 100 хөдөө явах, үүл нэг амрах тий. Тийм зарим нэгэн бойфрендээс дээрдэх үү ёо. Яг нэг 3 7 хоног л максимум. Максимум 3 7 хоног л уулзааг гэж магадгүй. Максимум 2 7 хоног л ах. Тийм. Бусад үед бол 7 хоног болгон уулзчихсан шүү дээ. Тэгээ бодохоор бас амар байгаа шүү дээ. 6 жилийн турш дээ. Йоо. 6 жил 6 сарын турш хоёлаа every week уулзчихсан. Гэхээр бас яг тэрнийг хин нэгэн ухаан туун бодоод ингээд доор нэг калькулейт хийж болох уу? Тэгээд 200 хэдэн дугаар 278 удаа л байгаа шүү дээ. Йоо. Тийм тэгэл яг өөр одоо юу гэх чүлээ дээ. Ямар ч сан гэхдээ би контентээ бол ямар нэгэн байдлаар контент хийхээ болно гэж бодохгүй байна. Зөв яг энэ бидний нууц подкаст гэдэг энэ эраг л би дуусч ийн гэж бодож байгаа. Тэгвэл энэ ингээд бас тодорхой хэмжээнд хоёуланг нь хязгаарлаж байгаа байх гэж би бодоод байна л та. Энэ концепт бас байгаа шүү дээ тий. Одоо би юун дээр айгүйх анзаардаг вэ гэхээр янз бүрийн өөр контентэнд урилгаар орохоор бид хоёр одоо киноны typecasting гэж үүдэг штэ. Typecasting одоо юу гэдэг Kevin Hart-ийн хаал дүрийг тоглодог ч юм уу те. Jason Statham хизээч Jason Statham-аас өөр дүр тоглодоггүй штэ. Тэр дүрэл чаддаг. Тэр дүрээр нь л хүмүүс одоо ажилд авдаг. Typecast. Тэнгүүд бид хоёрыг бас яг энэ характераар нь л тэг ингээд хүмүүс hire хийж байгаа байхгүй юу? Гэх юм уу да. Одоо бидний нууц гэдэг. Бидний нууц тэнгүүд бид хоёроос юу хүсдэг вэ гэхээр та хоёр айгу хөгжилтэй байдаг штэ. Та хоёр ингэдэг штэ. Яг хөгжилтэй байх нь муу зүйл биш ч гэсэн ингээд typecast-луулаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Би тэгтээ нэг арай илүү serious. Тийм жоохон serious гэх юм уу одоо би өөрийнхөө өөр имийг одоо пүшэлмээр байгаа байхгүй. Тэгтээ сүүлийн үед бас айгу их тэгж байгаа. Би бүр ингээд хүчээр байнга архитектур гэж яриад. Тэггүй бол ингээд би яг юм за муухагаар хэлэхэд Gramix болж дуусах гэдэг юм санагдаад байгаа байхгүй юу? Gramix бол одоо Gramix л байна тий. Forever typecast тэр хүн ингээд өөр юм ярих юм бол хүн хүлээж авахгүй юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Одоо YouTuber түшиг мүшиг ч гэсэн ингээд автоматар тэр хүмүүсийг энэ хүн чинь ийм л юм ярьдаг. Одоо амраа анханасаа улс төр ярьсан бол энэ хүн улс төр ярьдаг комедиан гэдэг ч юм уу тий. That's so sad. Тэгээ ингээд жоохон ингээд одоо юу гэдэг чинь serious ярих юм ярий гэж бодох юм бол хүн хүлээж авах нь баг болчих юм болов уу? Тэгээ энийх нь миний л үнцэг л дөө. Чадах уугүйч мэдгүй байна. Би өөр нь бол тийм политик стример болох сонирхол бол байна. Гэтэ амар их судалгаа хийх хэрэгтэй, өөрөө мэдлэгтэй байх хэрэгтэй. Гэтэ тийм юм руу бас сонирхож тэг ингээд юм уншаад тэрийг ярьдаг ч юм мэдгүй харин тэгэж try хиймээр санагдаад байгаа байхгүй юу? I think you can do it. Maybe not. Гэтэ funny биш. Чи л намайг funny болгод юм бэлээ. Тэг хоёлаа саллаа гэж бодоход. You gonna be unfunny гэж. Тэг би funny байх байлна. Чи энэж байгаа болохоор би funny юм шиг байлээ. Тэг чи funny штэ. Чиний funny нь зөндөл идэв штэ. Тийм гэхдээ чи илүү funny яахгүй юу? No. Чи илүү funny штэ. Яг чиний ингээд зарим нэг яг ярьдаг нөө заримдаа ингэ амар пам амар фан яд штэ. За юун дээр амар инээжлээ би. Ямарсан би зөндөө чиний ярьсан дээр инээжсэн байна. Тийм би ч гэсэн зөндөө чиний юм дээр инээдэг. Хоёлаа
Биний фаны болгодог юм байна. Би бинийгаа л инээлгэл байж байгаа. Тийм юм байна л та тий. Яа. Яа бидний минут яг миний яг юм бас comfort zone болсон. Яг comfort zone гэх юм уу? Яг ингээд өөрөөр байж болдог нэг хэсэг юм шиг санагдсан шүү дээ. Орон зай. Гэтэ өөрөөрөө байхдаа чи тэ 20-30 мянган хүнтэй хамт өөрөөрөө. Гартээ. Яа. Тэр бас буруу юм шиг. I don't know. Тэгээ би бол цаашдаа яг гоё будаг шунхтаа зурлалтаал тэгэл явах байх та. Би бол амар тийм архитектор тийм нарийн ширийн юм хийх байх. Би илүү яг тийм зураг мураг юм хумлуул арах. Тэгэл тэрнийхээ дагуу бас юм хийгээл тий. Яа, нэг галерейний нээлт хийж мэж магадгүй үзэсгэлэн тийм л юм одоо мөрөж байна. Бид хоёр дараагийнхаа эрада аягүй excited. Би лава. She's gonna be political bitch. Үгүй бол зүгээр нөгөө Twitch only fan streamer гэж. Гэхдээ Twitch тэр мөнгө олох бол мэдгүй Монголд бол мэдгүй байна. Donate-ээр л мөнгө олд юм шүү. Гадаадд бол алд юм шүү. Монголчин ингээд нөгөө member болохын тулд ч гэсэн Монгол аккаунтаас болдоггүй. New nails. Nice. Тэгээд тийм болохоор стрим хийхэд мөнгө олдгүй юм шиг үл шүү дээ. Яг хөө тэгэл дансаа бичээл тэр данслан хүмүүс юм шилжүүлдэг. Тэгдэм шиг үлээ тий. Тэгээд ингээд юм гарч ирдэг дээ мессеж дээр. Тийм тийх гэж би тэгэд бас нэг оролдоо тэгээ яваагүй. Заавал хаан банкны данстай юм бэл. Харин тийм. Тэр бас стрим яг гоё байсны хувьд гоё яснаа шууд тэгэл апплоддаад орчдөг тий. Стрим фан байсан тий. Шууд комент уншиж маашаал. Тий. Гэтэ айгүй ажилтаа юм бэлээ. Бэлдэж тэр нөгөө юу ажил нь айгүй хэцүү байсан. Тэгээд интернетийн хурд мурд гэдэл ер нь айгүй төвхтэй юм бэ лээ. Тэгэл яг хажууд нь нөгөө нэг эдит нь хийж мэгэлтэй баг ингээд шууд хийн юу ярьж хахад нь тэр камерын тийшээ очиж мачаал. Тийм би ер нь H3 шиг болох гэж амбицлсан угнаа. Чи амар push. Чи ер нь pusher юм биш үү? You're a pusher. You're a pusher номи. Оор наа чи өөрөөр бол you're a leader гэжтэй. Тийм би ингээд яг pusher гэдэг нөгөө нэг Mean Girls дээр ягаа нөгөө хин тэгдэж штэ. Tina Fey яагаад тэгдэж штэ. I'm a pusher гэж үгдэж штэ. I am a pusher. Тэг өөрөө нэг idea бодчихгоо тэрийг пушиллэх дуртай. Because би бодохдоо миний хувь зөв idea гэж. Тэгээд try хийсэн чинь яг баг маань яг тийм миний хүссэн шиг бүрдэж бас чадаагүй. Би мөнхөө хосоо инхчээ идэрт бол гуравт бол амар баярлдаг. Амар фаны байсан. Манлаа дөрөвт. Манлаа аудигаа хариуцаад мөнхөө switch хийгээд яг үн миний бодсноор ингээд болох гэдээсэн байхгүй. Тэг ингээд манай сонсогч яг мөнхөө хосоо манлаа эднэрт фан бейс үүсч хүмүүсээ. Яа би бүр яг ингээд за болчлоо ингээд гэж бодсон боловч яа ч нэг юм болохгүй байгаад байсан. Тэгэл угаасаа тэр газараасаа ч явсан компьютерчгүй болсон. Тэгэл ударсан л та. Тэр юм камера амар сайн. Миксик амар сайн. Тэгэл тэднэрийгээ бүгдийг алдаал. Тэгээд тэр лайв стрим эра маань бол дууссан л та. Бид нэр явсан байгаа тэндээс. Сүүлийн жил 2 жил бол хоёул амар их нүүдлээ тий. Тий. Гой яах вэ тэгт. Дочсон бас нүүдэлтэй л байна. Одоо эн чинь дуусгая да тий. Эн чинь дуусах болов. Эн чинь бол дууснаа. Одоо 22-ын дугаар юу юм бэ? Эндээс хөөгдөхгүй сте. Эндээс бол хөөгдөхгүй cuz it's mine. Улаан ширнээс хөөгдөхгүй сте тий. Анх удаа яг өөрийнхөө spaceтэй. Тэгтээ арзитик марзит. Гэхдээ яхаа ялгаагүй түрээсэлж байгаа л та. Түрээсийн эзэн за одоо та нар гарцах нь үгүй гарах л байгаа л та. Йоо. Тэгтээ гайгүй тэр хүн гайгүй хаа. What else? Би тэгээд ингэж бодсон. Би ингээд сүүлийн одоо тий 22 дугаар үлдлээ шүү дээ тий. Яг энэ 22 дугаар дээрээ би англиар ярмааргүй байна заяа. Огтоо. Тийм би ер нь ингээд одоо ингээд англиар ингээд юм яриад байдсан шүү дээ. Тий ингээд тэрнийг би болмоор байгаа байхгүй юу? First нэг шууд нэгт би тэрнийг болмоор байна. Хоёрт би fuck shit
fuck me юу те баахан тэр F хэсэгтэй юмнуудыг би хэлмээргүй байгаа. Яг ингээд тий яг тэгэж хиймээр байна. Тий. Тэгээ 3-т уйлмаргүй байна. Уйлъя л та. Чи одоо ингээ подкастаа болж байгааг ойлгохгүй юу? Уйлмаар байна. Сайдт номыг ярьж байхдаа ойлгочихсон л та. Би Гэхдээ өөрөө бас жоох юу боллоо шадаа зүгээр болчихлоо. тий. Уйлмаар л байна. Гэхдээ яах. Ойлгохгүй юу? Тий. Тэгээд нэг тийм англиар ярмааргүй байна. Хоёрт би FUCK гэж хэлмээргүй байна. Тэгээ 3-т би уйлмааргүй байна. Тэгээд тийм 3 4-ийг FCUK гинүү? FUCK гэсэн шүү дээ. Тий. Тэгэж л ямар байна да. За окей. Наа чи гайгүй бийлж болохоор юм байна уу? Бийлж болохоор тий. Окей. Тэгээд энэ 22 дугаарт анхныхаа зочинг бол оруулъя гэж бодож байна. Амар гоё спешиал байхаа. Окей л гэж хэлээ. Окей гэсэн. Тэгээд бичлэгтэй мүү гэлээ. Бичлэггүй байж болно. Анхных шигээ гэж хэлсэн. Тэгээд яг анхны эхний жилийн зочдуудаасаа оруулахад бол бас сонирхолтой байж магадгүй. Гэтэ анхныхаа зочинг ямар ч гэсэн оруулъя. Окей. Тэр юу яаж авч анхных болчихваа. Үгүй харин л яд чинь амар honorable болчихж байгаа байхгүй. Тийм өөрийгөө тийм honorable юм хийжсэн тийм мэдчихсэн болоо тэр хүн. Би ч мтэйг байх, чи ч мтэйг байх. Эрэхт нь ууралж санаж гинөө. Хоцорчсэн тий. Хоцорж исэн тэгээд хи бас огтуу байсан байхгүй юу? Огтуу ч юу нь тийм шаардлагатай юм шиг. Тийм шаардлагатай юм шиг ууцсан юм шиг ер нь бол тийм байсан. Тэгээд би уур хүрээд тэгээд би бохогсон байхгүй юу? Тэгээд чи анхныхаа удаа танилцлаа тэр үед. I think so. Чи яаж? Ер нь яаж очноор орсон? Би л ер нь яатсан л та гэж. Тийм би ер нь анх удаа танилцчихсан баха. Тийм ба. Тийм. Яа. Тийм. Тэгээ тэр дугаар айгүй хайрлагддаг дугаар гэхдээ бас. Чи нэг цааш шүлэг уншдаг штэ. Яа. Тийм. Тэр шүлгийг чи ихэнд жилээ төгсгөлтөн жилээ оруулдаг штэ. Би яаж өөжигийн дунд дээр ингээ оруулчтэй. Тэгээ тэр мөр амар гоё артист. Тэр амар гоё байсан тий. Яа. Тэгэхээр одоо бас тэр хоёлынгийнх нь бас тэр тухайн үед бас арай өөр байж бас нэг тийм жоохон ч байж 6 жилийн өмнө гэдэг чи одоо юу юм 20 нэг жоохон биш юм байна. 25 таа байсан байна. Тэ нэг юм юу мэрчвд exciting. Би хэнийг болохоор зүгээр яа тийм граффити янз бүр юм хийж мэддэг. Тэгээд нэг тийм артистик болохоор л оруулчих гэж бодсон юм л та. Тийм уусаа тийм штэ. Уусаа л артист хүн штэ. Одоо ч гэсэн зураач үсттэй. Зураач. Гараа нөө. Yes. Юу хийдیں۔ Би одоо уулзааг амар удаж штэ. Одоо бол хөвсгөлт амралтын газартай. Тийм баа. Ихтэй тийм. Тэгэл яриад асууя. Тэгээ те. Тэг тэрнээс ч хойш одоо ингээ ихнэр мэхнэртэй шалгоондоо болсон штэ бас. Тийм те. Тэгэхээр ингээд амьдрал нь бас зөндөө өөрчлөгдсөн байх. Өөрт нь ч гоё явах гэж бодож байна. Тийм бах те. Тэг ганц хоёр азтай юм аа. Тэр эхний зочин. Хоёр дахь зочин ч гэсэн оруулах надад асуулалга. Гэхдээ Монголд байхгүй. Гурав дахь зочин би бүр одоо хаана юу хийж байгааг нь мэдэхгүй байна. Одноо эцтэй. Одноо Үгүй штэ Батаа штэ. Бата дөрөвдөх нь биш үү? Батаа гуравдах. За Батаг яшиг шиг Бата хоёр орсон юм чам. Батаа тий хоёр орсон штэ. Тэгээ Бата угаасаа бид нар юу хийгээ явж байгааг нь мэдж байгаа учраас нэг сонирхолтой биш байх бах. За тэгээд тэгээ одноо байсан баха. Тэгээ одноо байсан. Одноог болохоор хаана юу хийж байгааг сайн мэдэхгүй байна. Балжмаа байсан юм байна. Гурав дахь зочин. Тэгээд хэн байсан биш дээ. Хэн бэ? Инрэл байсан юм биш үү? Тий, инрэл байсан. Инрэлийг дахин оруулж болж байна. Инрэл Франц таа. Fuck гинэ. За яах вэ? Санжаа тэгээд орсон. Санжаа амар анхны дугаарууд дээр орж байсан. Тийм ш. Санжааг оруулах уу? Санжааг оруулж болно. Бас ихнэр хөхтэй болсон шүү дээ. Эндээс. Вау. Санжаатай амар friends ярьчихсан би амар сайн санжана. Тэг ингээд дундаа уцаа бариад бас амар ядруу хийжсэн. Тийм. Гурван ингээ уцаа. Микрофон руу гурлаа гэсэн. Ер нь бүх зочдтойгоо тийм байсан шүү дээ. Амар ядруу хийн. Гэтэ яг бүр уцандаа ингээд юм микрофоны юм хийснэ ингээд гурлаа. Ингээд яа. Started like that те. Start from the bottom now we.
За, Санжааг оруулъя те. Санжааг оруулж байна. За хин анхны зочин Санжаа. Тэгээд ийм дугаар хийжсэн байна. Энэ бол орцсон. За наач. Тийм энийг бид 3 reunion хийцэн. Яа. Тэгээ одноо хаана байгааг сайн мэдэхгүй байна. Лууя орж исэн байна. Тэмүүлэн бас аягүй эрт орж исэн байна. Бүр хамаг тэр үеийн бүр хамаг таньдаг юу хүмүүсийг л ашигласан да нэрэ. Тэгээд бэлгүн чайдаг орж исэн. Төмкө орж исэн. Энэ нэг балаа дугаар те битгий сонсихынтай орж исэн. Одоо битгий сонс гэж байхгүй. Моханыг орж исэн байна. Агнууш орж исэн байна. Агнууш яах вэ? Агнууштай бол орж болно. Асуудалгүй цааш юм бол хий. Гэхдээ айгүй амьдрал нь бас айгүй паблик, айгүй их юм хийж байгаа учраас би бол сэрэг байна уу гэж бодож байна. Speedy орж исэн байна. Англитагаа. Энэ юм бэ? Хин. Фактны Америкийн дугаар чи юу лээ? Юу биш тий. Мөө. Энэ тэг ямар зураг юм? Тэгвэл чийл авсан юм биш үү надаа? Чиний Америкийн нөгөө хин эдэртэй хийсэн дугаар штэ. Уянга тогтон Уянга тогтон хоёртой хийсэн дугаар. Тийм байна. Уянга тогтон хоёр. Энэ зураг нь харин минийхэн бах та. Би одоо тэгээ өөр мөрийнхэн зургийг авахчихгүй те. Гэрээ нүрээ нууцалдаг байлуу. Энэ би биш штэ. Тийм. Мэдгүй. Би зүгээр л тийм гудамжинд авсан зураг юм шиг штэ. Эсвэл чи нөгөө зураг өгөхгүйгээ би зүгээр Google-ээс LA гэж хайгаад авсан зураг. Би тэгдэш нэр ийш очаагүй байна. Тэгээ LA гэж зураг хайгаад тэгээд би хийсэн байл та айгу байл. Тийм тэгээ тогтоно орсон штэ те. Тийм тэгээ. Чи надад нэг ийм цан завчирсан санаж байна уу? Тийм чи War City Los Angeles гэдэг амар гоё юм vintage подалт зардаг тэрлэгээс аахгүй. Одоо баамгүй мэдгүй. За тэгээд Сенте орсон. Нима орсон. Нима бол бас би нэг хальт таарсан. Дахиад орох уу гэсэн чинь яг шууд тгийч гэхгүй бас үгүйч гэхгүй лээ. Нимагийн амьдрал бас энэс хойш нэлээд их өөрчлөгдсөн баг гэж бодож байна. Тэгээд би Grammy-ийн анх орсон нь зүги ах орсон байна. Йоо, зүги ахаас чи та өөрөө дугаа бичдэг үү гэж. Хинт би тэгээ асуучлаа яа. Би л асуусан бах та ёо. Үнэхээр ичмээр. Тэгээ Made in Inrel орж исэн байна. Made in Inrel бас гадаад байгаа. Colors-ийнх орж исэн байна. Xiaomi-ийнх орж исэн. Тэргэл орсон байна. Бэлгээ. 9-5 орно штэ. Тий. Окей, nice. За тэгвэл бас болж ийн 9-5. Тэгээд ковид болдог байхгүй юу? Ковидоос нэг баахан ойлоо онлайн. Та бас яг ингээд скроллдод үзээрэй заяа яг манай юу Instagram-ийн скроллдод үзэх юм бол амар гоё юм байна. Тэгээд Taekwondo Nana ер нь ингээд одоо publicly юм ярих болов. Цаа чин бас ээж болцсон. Ээж болсон ш нэр 2 хүүхэд ээж болсон ш. Тийм. Тэгэхээр бас нэлээд энэ үеэс болж өөрчлөгдсөн л байна. Чи 2020 он биш 5 жил юм. Нахи бас. Нахи 5 жил. Наанаг бол нахиж болж байна. Наанаг бол нахи л та. За нахи. Өөрөөс нас асууя. Тэгээ дээрэс нь бас нөгөө нэг яг нэг скандалны юм болоод байсан ш. Тэрнийг нь бас өөр нь яриулъя те. Яагаад ингэж тий. Тэг өөрөө ингээм өөрийгөө сторигоор бол хамгаалцсан байсан шүү дээ. Тэрийг нь бас гоё яриулвал сонирхолтой баг. Ярмаар байвал. Тэгээд энэ тарих мэрх гээд анх ирхмийг бас оруулж байлаа. Тэгээ энэ хоёр үед чинь ингээд завсан юм аа. Тэгээд 1 жил болсон байна. Тэгээд хин одоо энэ жигүүр орж исэн. Цаа чин бас одоо амар сайн явж байгаа. Юу шевнингээр явцсан шүү дээ сая. Энэ Ганли тийш тий. Ганли юу хийж байгаа юм бол чи Instagram руу нурдуу байна уу? Энэ Instagram байхгүй болчих. Яасан бол энэ хүн? Агуултай идэл гайсэн. Тий, нөгөөтг нь агуултай фильмс шүү дээ. Тий. Ганли юу хийж байгаа бол маш сонирхолтой. Бас нэлийн бас сэтгэл санааны одоо байх шүүсэн тий. Struggleтай тэгээ тэрийг дав туулах гай явж байгаа юм шиг санагдчихсан. I hope he's doing fine. Тэг remix дахиад оржээ. Тэгээ өнгө нэмийнхаа орж исэн байна. Tonicana Max Stream 2 орж исэн байна. Цэги орж исэн байна. За энэ үед би яг Цэги
золоо ганаа эднэртэй айгүй найзалдаг бас гоё. Хэдэн хүн байна. Яг ковидын яг үнд те. Цэгийн одоо хятадд сурж байгаа. Тийм үү. Окей. Явцсан цаач. Бүгд л явдгийм байна. Эсвэл хүүхдтэй болсон байна. Архан бас энэ одоо 3 хүүхэдтэй болсон байгаа. Butterfly юу хийж байгаа юм бол та өөрхий. Энэ Катрина 2 орж энэ шалфейл дугаар фактс шийд. Ценика орж ирсэн. Ценика орж ирсэн. Энэ одоо найз Ценика залуу бэлгүүн чайдаг хоёр руу ирэхдэг. Вау, манай подкастаас гарсан хос. Вау. Тэр хоёрыг ингээ хамтд нь оруулж болох юм шүү. Let's do it. Okay, let's do it. Хин кисэлтэй орж исэн байна. Кисэлтэй бас Хүүхдээ бас ээж болсон. Wow. Everyone's a mother now. Except you, Nomi. Чавхис шүү. Үгүй тийм байх уу what the fuck. Яа, ямар ч юм бэ. За Big Note орж исэн байна. Big Note SK so no children. Maybe adopted children гэж. Хин орж исэн байна. Тийм бэлгүүн орж исэн. She's funny. No type-ийн орж исэн. Ганли дэ дахиад орсон юм байна. Энийг нөгөө юу яах гэж илаа. Ковидын дараа яг нэг яаж орж исэн юм. Нэг юу ганцаараа гин оруулмаар гэж зөндөө яриад тэгээд одоо илэг гээд гай орж исэн. Энэ нөгөө юу хөтөлбөрийн YouTube чаналын подкаст хөтэлдэг байсан шүү дээ. Тийм. Тэгээд одоо бас Германд байгаа. Германд байгаа. Лида маань орж исэн байна. Балтко. Бимба сая сүүл дахиад орсон. Баатар орсон. Баатар өөрийнхөө дугаарыг сонсдیں۔ Тэгээ меншнттэй. Нэг жилдээ нэг сонсдیں юм шиг байна. Вау. Гана орсон. Анука маань артист хийгээд артист болсон байгаа. Угаасаа л артист байсан л та. Тэгээд өрн ороод бид 100 дугаараа тэмдэглэсэн байна. Энэ 100 дугаарыг постэр харахгүй те. Та нар харж байна уу? Харж байгаараа яг ингээд бас ингээд явж шүү. Яг энэ ярьж байгаа хооронд ингээд яг бүгдээрээ ингээд хаантахад зэрэг харна шүү. Тэгээд лайк дараад яваад байна. Энэ 100 дугаар амар гоё постэр. Анарта танк шүү дээ тэр. Анарта танк орсон байсан. Анарта танк орсон байсан юм байна тийм. Анарыг оруулъя. За манайха яг листлээд бүгдийг бичээд өгөөрэй. Сая оруулах гэсэн үсэг листлээд бичээд өгөөрэй. Анар Монголд даалгар өгөөд өгдөг наадтай Монголд байгаа. Зааш бас хүүхэдтэй болсон шүү дээ. 2 хүүхэдтэй болсон. Годо 3 болсон гэсэн үг үү? Үгүй 2. Тийм. Би ороход бол нэг хүүхэдтэйсэн биз дээ. Тийм. Манай подкастаас бас дүндээ хүүхэд гарч ирж байгаа. Юу хийж байгаа энд? Бид нэстэг тавг гэж орж исэн юм уу? Орж исэн юм байна л да. Манд орж исэн юм уу? Орсон л юм. Орсон болоод л би хийж байгаа илгүүд. Тэгэж randomly би зургийг наахгүй баха. Энэ амар гой зураг шүү нөө. Одоо би энийг дахиж хийж чадна 300 дугаараараа. Гэтэ тий одоо энэгээ тойруулаад ингэж хийн гэсэн үг шүү дээ. Энэ файл нь байгаа ч юм уу гүү ч юм. Эсвэл энэ дээр нь давхарлаа л. Яа. Тэстагай шүү. Энэ бүх хүний Instagram руу би ороод зургийг скриншот хийгээд тэгээд толгойг нь тастаад тэгээд оруулаад хүн амт шинэ хийм битээ бадрал юм уу? Тий, бадралын зураг олддггүй. Нэстэг юуныхан зураг хийсэн юм те. За ингээд суудах дугаар болсон юм байна. Дээл мэл өмсчтэй. Тийм наадам дээр яг таарчихсан байхгүй. Тэгээд золоо ийд хайдчих найз. Roxy гэж бодсон тий. Roxy бас орж болох юм тий. Roxy орж исэн байна. Тэгээд нөгөө Mera гэдэг охин байна. Mera бас одоо 2 хүүхэдтэй болсон. Mera 2 хүүхэдтэй. Тэмүүлэн дахиад 1 хүүхэд нэмсэн. Тэмүүлэн хүүхэдтэй 2 мууртай. Крем юм биш. Тэгээ бид 2 анхныхаа яг жинхэнэ морчиг гэх юм уу одоо. Том морчиг. Шинэ морчиг сайн зарагдлаа. Энэ сайн л зарагдсан шүү. Тойлоо чинь эдний сайтыг эвдэлж мэдлээ гоё. Гоё эсэ шүү дээ. Бас гоё eventful base шүү дээ. Энэ 500,000 төгрөг шүү дээ энэ багц. Тэгээ дууссан шүү дээ 12 шиг гин. Вау! Тэр 12 хаана вэ? Нэг нь Maxstream. Нэг нь л Maxstream байгаа. Тэгээ бус нь бас ингэж гоё ингэ mentioned те ингэж ил гарч ирсэн. Санаа 12 хүн те. Эрдмээ тэгээд артын зурснаар орж ирсэн. Тэгээ бата дахиад орсон байна. Тэгээд манай идрээ орж ирсэн шүү дээ. Одоо хамт ажиллаж байгаа. Одоо идрийн энэ ажил юм уу? Тий. Тэгээ нөгөөд нь хий. Нөгөөд нь гэрүүгийн захирал байсан. Юм уу? Одоо юм. Тийм шүү дээ. Тийм. Идрээ ястаа хөөрхөн яриад өгсөн.
Хүүхдээс нь. Идрийг дахиж оруулж болно шүү дээ. Идрээ чимба эднэрийг ер нь оруулж болно шүү. Тэгээ. Yeah, let's do it. За, чимба зочноор ороход боллоо шүү. Yeah. За, тэгээ Сэлвэтийнхээ орсон байна. Яа, энэ кремикс ч ямар их орд. Яа. Кремикс байсаг гарч ирээд байгаа. Тэгээ кремикстэй баярлдаг шүү. Үнэхээр бас баярлдаг. Яг манай мерчиг одоо л ингээд юм өндөр өмсчихэд экстрим. Тэгээ манай бас подкастыг гарч ирэхэд бас их том нөлөөсөө хэдэн хүн байгаа. Нэг нь ялчгүй кремикс. Яалчгүй кремикс. Яг ингээд сонсдог байсан байгаа байхгүй юу? Тийм. Тэгээ кремикстэй үргэлж баярлж болдог бас амар хамгийн том клаудтай зочин маань байсан. Байсан. Тэгээд бас бидний хоёрыг дэмжиж айгүй их ер нь гоё тусалдаг байсан. Айгүй баярлсан шүү. Анхны шинэ жилийн бид хоёр дугаар хийхэд Анард Кремикс хоёр ямар ч асуудалгүй ирж исэн. Тэр хэр баргийн тэгээд яваад идэг хүн бол биш. Айгүй хэцүү олддгүй хүн баггүй юу? Тийм. Одоо олдохгүй ах уу бид хоёр. Тийм. Тэгээд тэгжээсэнд амар их баярлдаг шүү. Амар их баярлдаг. Тийм. Тэгээд хоёуланг нь бас нөгөө YouTube дээрээ оруулчихсан шүү дээ. Minecraft тоглодог. Тийм. Тэгээд тэрнээс болоод тэгээд намаа ингээд нэг удаа бас хүүхд Кремиксийн юм чанал дээр гарч ирсэн ихч байна те гэдэг нам бүртчихсэн. Тэгүүлжсэн. Харин тийм. Жохон бацаа намайг подкаст гэж хараагүй Кремиксийн бичлэгийн ихч байна гэдэг байна. Та Кремиксийн бичлэн дээр байдаг те гэж амар бичлэгэнд ороход. Тэр бол амар шүү бас. Тэр бас гоё шүү. Баярлаа Кремикстэй баярлаа. Тийм. Тэгээ бид хоёр бас нэг бидний нууц микстейп сонслоо гэж нэг юм try хийсэн юм аа. Бидний нууц mixtape тэгээд бидний нууц кино гэж try оролдож үзчихсэн. Тийм, бүртөөтэй тэгээд Сүги Roxy хоёртой. Яг кино хөгжмөрдөг. Тэр дугаарууд маань noticeably бага views авдаг байсан. Тэгээд cancelцсан. Бас тэ ингээд нөгөө franchise хийх гээд оролцсон байгаа байхгүй юу? Оролцсон. Тэгээ яваагүй гэд. За тэгэл тэргэл хин хосын Валентины дугаар дээр Цэлмэн Такогийн Цэлмэн золоо хоёрыг одоо золоо маань Unitel TV Univision-д ажиллаж байгаа. Тэгээ бид хоёрыг бас аягүй их дэмждэг. Энэ дашрамдаа бас баярлалаа хэлчихье. За тэгээд энэ нөгөө period-ний тухай ярьж байсан. Энэ амар хуурхан хоёр хүн тий. Одоо л би ингээд хардсан шүү дээ энэ хоёрыг. Гэж амар хуурхан. Амрита тэгээд Амирта Тэгээ Армаа орж исэн байна. Армаа. Уян донд нь секс цагаан богд байгаа устгаа хийсэн шүү дээ нэрээ. Устгацсан тий. Секс цагаан богд бас байгаа. Sorry. Тий. Манай подкастнаас cancelцсан гэж хүлээж авсан ганц хүн бол секс цагаан богд. Тэр хүнийг бол бидний зүгээс бас cancelцсан байгаа. Тийм ээ. Тий. Одоо хаа юу хийж авчиж ийм болов. Одоо мөнгөнд дуусчих хэвээр доо. Бухаа бэ. Одоо гарч ирэх гэрэндээ. Тэр хэлэлцийн сонгол боллоо гэл. За тэгээ бид хоёр 3 жилийн яагаа тэмдэглэсэн байж Fat Cat дээр Roxy бас менежер нь байсан учраас бас тэр давуу талаа ашиглан Fat Cat хийж байлаа. Тэгээ Roxy зөндөө орсон. Roxy-тэй бол нэлээд олон подкаст хийсэн. Чи Roxy-тэй гадаад явсан. Тэрийг бас ярьсан байна. Monte Blue орсон, Наран зай орсон. Оо, Наран зай. Тий, Наран зай манай бас топ 10 дугаарын нэг байдаг. Лимонсийн тулгаах. Чин дээр байгаагүй юм. Тулгаах орж ирсэн. Энэ mixtape сонслоо дээр орсон юм байна. За эндээс тэгээд кино нилээ явчих. Тэгээд кино их нилээ ярьсан бас. Имар орсон байна. За тэгээд Бекхачи бол бас амар клаудтай. Энэ бол амар фейл байсан. Тэр дугаар байж байгаа юу? Байж байгаа. Хэцүү байсан шүү. Надад амар хэцүү байсан ёо. Хэцүү асуултанд хариулдаг хүн байсан гэхдээ. Гэтэ гоё л хэлсэн шүү дээ. Дараа нь энийг асуулыг тэрнийг асуулыг гэж явуулсан дээ. Тэгсэн. Амар гоё юм ярьсан би амарсан санчина. Амар гоё юм ярьжсэн. Тэг асуулт. Тэрнийг амар гоё юм ярьсан те тэр. Айгүй гоё юм ярьжсэн юм аа. Амар сайн инсайттай гоё зөвлөгөө өгдөг хүн. Naturally. Ингээ жоохон залуу хүн юм байж бүр 40 жил амьдэрсэн юм шиг юм ячрыг олцсон охин те. Харин тийм. Бүр надаас илүү заа бүр so good. Мундаг айгүй мундаг. Баска орсон юм биш үү? Баска угаасаа good. Тэр энэ нэг бидний мэрэгжил гэж тийм нэг байхгүйсэн юм аа. Тэгээд хоёлаа нэг нь интерьер дизайнер, нэг нь тест багшилдаг. Тэгээд би ажилтдаг 3 өнцгөөс яригээд. Хоёлын хүчээ үзчихэж үлээ.
Наач анхны лайвстрим үү? Эндээс лайвстрим хийх гэж оролцсон тий. Тийм. Лайвстрим хийх гэж оролцсон. Микстейп хийсэн. Би ч уухгүй зураг янзалдаг байсан шүү. Зургаач амар янзалдаг байсан шүү. Одоо хуур. Тэгэхээр нэг рилнүүд хийж эхэлсэн юм. Тэнэ орсон юм. Тэнэг оруулах уу дахиад болох юм тий. Болно гэхдээ жоохон төсөө наач нэг холдож амжаагүй. 23 он гинэ. 23 оны 2 сар гэж. Тэнэ нэг аврах том хүн байдаг үлээ. Тэр чинь амраа штт. Тийм. Ингээд нэг худалгүй амраа орж ирдэ штт тий. Тэгэл хин Эсүү орж ирсэн. Энэ үеийн зочдууд бас амар чанга байсан шүү. Чанга байсан. Тэгээд энэ амар фаны тий. Номигийн лист. За яг энэ үед чи хэдэн гэж байна? 23 оны 23 онд би яг дөнгөж сингл болдог байхгүй юу? Тийм. Тэгээд гэдэг чинь одоо би салаад бас 2 жил болсон юм шүү. Nice. Тэгээд эргэн ABFGD Yoshizeg явчихсан байх. Тэгээд би ч онгон байж агаад анх удаа маркетд гараад анх удаа тэг насанд хүрсэн 28 настай нэг хүнтэй унтж үзсэн хүн. Тэгэл гарч ирээл би зүгээр нэгээр нь үзээ яваа. Тэг гоё эс шүү. Одоо тий байха болсон. Одоо юу ч байхгүй. Хүй I miss their secret stand. Their secret stand гэж залуу үед байдаг байж үлээ. Контент хийж өгдөг бид хоёр шүү дээ. Бид хоёрын амар олон гоё юмнууд хийж өгсөн. Тэгээ Instagram устгаа хийсэн шүү дээ. Устгаа хийсэн үү? Эсвэл яг юу болсон? Тэр зүгээр бичлэгнүүдээ бид хоёрт өчөж болохгүйсэн юм баг та. Дургуун хүрсэн болоо яг юунд дургуун хүрсээд алах болцсон бол би яг тэрнийг мэдмээр байна. Угаасаа 100 пост хийгээд би болно гэдэг гэсэн шүү дээ. Тийм. Тэгээ 100 пост хийгээд байлсан шүү. Бүр 100 пост хүрсэн юм уу? Тийм. Тэгээ санаад байх юм. Oh my god. Би яг тэр пост тэд нар амар гойсон. Alphabet by Our Secret Podcast гэснэ. Гэсэн чинь яа юу ч хэлв. Гэсэн чинь шацаг байж энэ тий. Тийм. Тэр амар сайн байсан тий. Тэр Their Secret Stand бүгд тэр ингээд тийм бас гоё яриа байсан шүү. Алга ташидхөө. Тэр хин байлаа, нэр нь хин байлаа, дэлгэр байсан баха. Дээг идэжсэн баха санагдчих. Тийм нэг гай байсан. Тэр амар сайн постуудтай байсан шүү. Би бүр мундаг амар. Би өөрөө secret stand болоод гайс шүү. Өстой гайсан. Би дахиад тэр постуудыг хармаар надад тэр постуудыг олоод сонсгоо болцсон бах тий. Сонсгоо болцсон баха. Яг сонсгоо болцсон баха. Яг нэг юм дээр дургуун хүрээл тэгэл болцсон баха. Яг тийм л ах. Дургуун хүрэхээр юм зөндөө болдог бах уу. Тэгээд өнгөрөөгөө үргэлж сонсч байсан бол баярлалаа. Бас л эвгүй юм бол ярьдаг л ах. Номын надад нэг аваад өгч төгөө. Юу? The thing. Одоо өгсөн нэг л. Миний ам цангаж байна. Вайн. No. Би тэр муу мэдэгээ хөргөн гэд ууж байгаа байхгүй юу? Муу тэгсэн чи инээлтэд өг дуустдаг. Инээлтэд дааж жаргалтай юм байна ш. Thank you. Тий. Үгээрээ юу хэлэх гээд байна гэхээр та нартаа баярлалаа л гэж. Ой. За зэнийгээ дуусгачих гээл. Тэгээд амраа орсон, юу орсон? Баярмаа орсон. Баярмаагийн дугаар бас айгүй controversial байсан. Баярмаа гоё байсан тий. Яа ийм юм сурталчилдаг хүнийг яах гэж оруулж байгаа ингээд бас айгүй хэрүүлэхтэй байсан. Тэгээд яг вэ. За манай тэгээд хамгийн баян зочноор бол Shark төвшөө орж исэн. Shark төвшөө яг юу яажсан? Хоёлаа эдэртээ шагнал өхөө хамгийн гээд. Тэгээ хамгийн баян гээд бас манай хамгийн баян зочин гээд. Тэгээ хамгийн баян бас даашаа яж магадгүй ах шүү. Ой баян зочид байгаа. Үүдээ бол баян байх ёстой. Эсвэл гэр бүлнэ. За яа би нэг хэдэн пивэндээ өөр. Чекс цагаан богд бол дараа нь баян болсон. Magnolia баян байх ёстой гэж байдаг. Гэтэ яг даашаа лүлүү бол миний хувьд бол she's self-made баян гэж би бодож байна.
Гэхдээ төвшөө хэмжээний юм биш үлгүү дээ. Who knows? Тий Америк Amazon дээр зарж гин, хятадын том сайтн дээр зарж гин. Who knows? Амар мохотой баянгаар нэг ялах болгоо те. Энэ бол зүгээр фаны маягаар л ярьж байгаа шүү. Тийм зүгээр өнгөрөөгөө. I love them all. Тийм we love them all guys. Тэгээ тоож манай подкастыг тоож бас зочноор ордог энэ хүмүүст бол үргэлж баярлалтай байдаг аа. Төвшөө шарк амир хөөрхөн яг ийм хоёр цэцэгтэй ирчихсэн. Тэгээд Speedy бас хоолтой ирчихсэнийг би санаж байна. Пиццатай ч илүү нэг юмтай ирчихсэн Speedy. Тэр нь амар гоё байсан. Төвшөө шарк ахын цэцэг бол бас амар хөөрхөн байсан тий. Юу амар сандарсан шүү дээ. Яагаад цэцэгтэй болж байгаа юм бэ? Харин тий яа сандарсан. Хөөрхөн байсан. Тэгснэ амар хүрхэн машин дотор сонсч маасдаг. Хажуудлынх нь юу гэсэн гэлээ. Бараг юу сонсоод байгаа гэдэг гэсэн дээ. Йоо. Тийм мундаг хүн бас те бид хоёрын тэнийг яриаг бас сонсоо сууж исэн байх нь байна. За. Тэгээ санамсруугаар баахан тэнгисийн иргэхнийг оруулдаг байхгүй юу? Сэндэр байхгүйсэн юм аа. Юу? Сэндэр гадагшаа авцсан ч байлоо да. Хулан тий. Хулан би яг төрцөн штэ. Төрцөн ч илүү нэрээ. Төрсөн байхгүй. Хуланг оруулснаа хойноос нь намууныг оруулаад хоёулаа тэнгисийн иргийнхэн. Тэгтээ өмнө нь үсттэй. Өмнө нь харин амар өмнө нь бүр жил 2 жилийн өмнө. Тэнгисийн ирэг эхлэхээс өмнө үстэй. Юу тэнгисийн ирэг гэдэг яриач байхгүй байхад. Централ телевиз гэж байхгүй байхад санамсаргуу оролцсон. Яг дараалуулаад. Тэгээ энэ дугаарт яг тэнгисийн иргэний иргэний дараа буцаж ресерчс хийгээд амар хүмүүс сонсон. Амар их сонссон. Ийм тийм сонин юм бас болж исэн. За тэнгисийн ер нь тэднээс хин хулан орсон юм байна, намууна орсон юм байна. Кико орсон юм байна. Чинзо орсон юм байна. Чинзо орсон. Баслаг багш чинзаг оруулцдаг. Мока бит хоёр Олсын зайд харилцаж байгаа ч илүү нэг өөрхий ярьсан байсан тий. Чинзаа чи устгуулмаар энэ одоо. No. Чинзаг айгу сайн гаргаж өгсөн гэж би бодож байгаа. Айгу тэр хүн өөрийгөө тайлбарлах боломжийг бас харин тийм. Ер нь ингээ bad boy, fucker boy юу лээ? Playboy гэдэг нэр авчиж байгаа шүү дээ. Тухайн үед нөгөө юу лээ дээ. Kikaтэй найзалж яснаа Мокаг сонгочдаг ч илүү. Тийм. Тэгээ тэрийг нь өөрийгөө тайлбарлах тэр боломжийг олгосон болов гэж би боддیں۔ Тэгээ амар орё гэд тэгээдсэн бохгүй. Тэгээд байх боломж нь гараагүй. Тэгээд оруулаагүй л тий. За. Тэгээ тэнгисийн ярих нь тэгээ болцсон биз дээ тий. Сая тэгээ энэ жил ихнийг орууллаа. Хонгорыг оруулсан. Okay nice. Яа. Өрөнгө бол оруулах бодолтой би бол хэвэрэл байгаа. Тий. Зүгээр асуух хэрэгтэй байгаа юм л та гэж. За тэгээд орно гэсэн тий. За манай all time хамгийн өндөр үзүүлэлттэй дугаар Даша юу? Даша. Үнэхээр гоё зочоо. Time ингээд хүмүүс бас ингээд гэсэн ингээд хэсэг хугацааны дараа дахиад сонсдог гэсэн Дашагийнхаа дугаарыг. Тэгээд дахиад сонсоод ингээд дахиад энэ сайт ингээд те гоё юм олж мэддэг гэсэн. Яг нэг юм уншсан намаа ингээд дахиад уншаад ингээд тийш тэгээд тэгшээ Дашагийн дугаар яг тийм л дугаар юм билээ. Дахиад сонсоход дахиад илүү гоё юм мэдчих болохоор тийм өгөх юмтай хүн байх юм те. За эм орсон Mrs. M. Тэгээд Aid орсон нөгөө фестивалийн талаар. Тэгээд хоёулынгийнх нь ээж орсон шүү. Тийм. That's so cute. Миний хуранд бити үргэж. Яна байж л байгаа юу? Наад чи өөр амар. Йоо бити үргэж. Энэ амар хавцсан. Наа чи яг зомбины гар шиг. Харин зомбины гар шиг байгааз яг бүр яг хэсэг хугацаа сая бүр зомбины гар шиг гэсэн. Амар юу? Яа би нүг хаалгаа ингээд манай нойлын хаалга ингээд амар чанга хаагддаг байхгүй юу? Тэгээ би ингээд хаалгаа ингэж онгойлгоод ингээд ардаа ингээд чанга ханаа гэд тэгээд ингээд чанга ингэсэн чинь шууд гэд ингээд нөгөө нэг хаалганы нөгөө нэг цоож ордог нөгөө юм үзүүртэй нөгөө юм гурвалжин юм байд штэ яг төлхөр тэрэнд нь ингээд зүсгдээл тэгэл цус гараал тэгэл ингэсэндээ ингээд пульслэг өвдөлтөөр ингээд гэл өвдөл амар өвдсөн. Наа чи гэтээ бас эвгүй хавчилтай. So stupid. Зүгээр ингээл гараараа хаана нэстэ. Тэгэхэд албаар энэ гараараа гачнаа гэд ингээд чанга гэсэн чинь шууд гэл авчихсан.
Би машины хаалганд эрхээ хуруугаа яаж всэн. Тэгээ миний эрхээ хуруу ухаад унжаасан. Яа, юу вэ? Тий наа чин тех ч магадгүй юм шиг харагдаж байна. Гэтэ дээр үдээ. Унжсэн гэр хумсны сте. Тий хумс нь унжд юм л шүү дээ. Үхээд. Энэ одоо хумс нь унах уу? Наа чи араа яг миний хумс хугар унах үеийн яг юм өнгө бол харагдаж байна. Тэрэж ганц хуруудан гэдэг юм бил шүү дээ. Зүг. Ганц хуруудан гэдгээдсэн. Тэр байж магадгүй байх. Яа, харин тийм энэ жоохон тийм болсон. Тэгээ зураг мөрөн дээр харагдаад хүмүүс яасын зүгээр үү гэдэг юм байсан. Өө ямар лагийн тий. Би гаргаа ичлээ. За тэгээд за ерөнхийдөө бол тэгээд төгчлөө. За хитэн зочин юм бэ одоо тэр миний тоог гэдэг. За гэс одоо товчхон MC хорж исэн. За тэгээд манай лайв стрим эра бас нэг сар үргэлжсэн. Бас хамгийн том зочдуудын нэг хамгийн од хүний нэг гэж би бодож байна. Сарантай ягч орж исэн. Амар тий. Одоо амар санагдах. Тэгээд давай даашаа орж исэн байна. Тийш үү. Саран туяа ягч давай даашаа хоёр яг нэг дугаарын дараа орж исэн. Playtime-ийн нацагд орж явах орж исэн байна. Тэгээд Чинзо ороод Кико ороод энэ бас амар байж. Яа, энэ үхрээ амар байсан. Тэгээд бид нар дараагийнхаа мерчийг гаргаад тэгээд лайв стрим явж байгаа үүдээ орсон, Colors-ийнхаа орсон. Тэгээд түшиг орсон байна. Ямар түшиг? Манай түшиг мүшиг. Түшиг дэскай. Тэгээд баярмаа орсон байна. Оо, баярмаа. Sorry, Rich Badma орж исэн байна. I'm a rich girl. За тэгээд бид хоёр шинэ оффист орсон. Тэгээд Одко орж исэн байна. Одоо манай production team Одко. Тэгээд камер гэрэл бүх юм ганцаараа хийж байгаа. Тэгээд энэ оффиста бас айгүй гоё дулаахан явж агаад opposite гэдэг fail. Oh my god яа. Унаад opposite чинь YouTube дээр 50k хүрээгүй л шүү дээ. Үнэхээр opposite-ийнхэндээ юм ярина гэж байхгүй юм байлээ. Opposite ер нь манай подкастыг нь унагсан юм байна. Бодоод исэн чи. Opposite-аас хойш ер нь унцсан юм байна шүү дээ. Fuck you opposite. Дагсан дагсайл. Уг нь би бүр opposite-ийн амар фан байхгүй юу. Тэгээд аюу хэцүү юм ярьдаг хүмүүс лээ. Тэгээ Magnolia нь орсон. Манай Зоола ихч мэн орсон. Комедийн амар хөрхөн ихч. Тэгээ манлаа зочноор ороод Одко дахиж ороод тэгээд манай инди music scene-ийнхэн мэн орсон. KDX Grey Blindfold. Тэгээ бид хоёр сүүлийнхаа мерчийг гаргаад хонгор орсон байна. Animo фестивалийнхан маань орсон. Энэ нөгөө хандгаа комиксийн. За тэгээ манай Besties-ийн 10 жилийнхний бид яага сингл байгаа вэ гэдэг дугаар орсон. 30 гарцсан заа гурлаа сингл бүр өнөө фэйл. Бид яагаад сингл байгаа вэ гэдэг нэр Google юм шиг. Тэгээд өгчээснэ би харин хоёр найзаагаа бас арай ч ирээд байгаа болоо гэж бодоод би үнэхдээ тэгмээр байсан юм аа. Бидний сингл байгаа шалтгаан ч илүү нэг тийм нэр өгчээсэн. Тэгээд одоо ичиж энэ бимба. За тэгээд хөл бөмбөгийнхэн байна орсон. Тэгээд маргад ороод ингээд энд ирсэн байна. Тэгээд энэ хүрчээ guys. За тэгээд та яд гоё нөгөө листээ гаргаарай. Тэгэж оруулах хүмүүсийн листийг гоё ингээд бичээд комментэн дээр үлдээгээрээ. Тийм одоо ажиллаа өгч идэртэй. Ямар ч гэсэн анхныхаа зочинг оруулъя. Өрөнгө оруулъя. Санжааг оруулъя гэлөө. Санжаа ярих юмтай хаа. Санжаа ярих юмтай байх бах. Тийм. Тэгээ бэлгүүн чаадаг цэник хоёрыг хамтд нь оруулж болж байна. Тэр хоёр бол окей, энэ ойлгомжтой. Би энд ийм ганц хоёлаа бүр амар даацтай зөч оруулах хэрэгтэй гэж бодож байна. Харин даацтай ч хийм байх уу? Ангуучиг оруулъя. Okay, let's do it. Oh my god, би ангуучид тухай бүр амар юм сонссон. Тэгээ яри бүр ингээд яри заяа. Нэр гэсэн бүр амар юм сонссон. Like is it true? Юун нү? Чи бити надаас суу. Чи энэ зочин ч орох шүү дээ. Ойр нэг юм сонсогдсон тэрний тухай та нар мэдэхгүй байгаа мэдж байгаа юу? Damn. За нэг дуусны дараа яри. Чи шууд өөрөөсөөс гэж. Айгу хэцүү байна гэж. Надаа нэг ийм мэдээлэл ирснээс хойш би яг гомитгүй. За. Тэгтээ хоёлаа угаасаа ямар ч зочио орж ирсэн тэр хүнийхээ нүүрэн дээр нь чи ийм бидтэй тийм бидтэй гэхгүй штэ. Зүгээр л гэж байгаа юм биш үстэй. Үгүй зүгээр л асууя те. Зүгээр л асуугаад тэгэх юм бол
подкаст хоёлаа айгүй гоё дуусгах гэдэг. Ангуучлах хэрэгтэй. Яагаад гэвэл төрөө ерөөсө тийм юмд ордоггүй байхгүй юу? Чи яаж орлоо гэж бодож байна уу? Ер нь Би гуйл гэж бодож байна. яг чи найзууд шүү дээ. Чи ер нь Найз биш манай 10 жилийн параллел ангийн хүүхдтэйхгүй юу? Тэгээд яг ер нь мэндийн зүрхтэй найзлах хэвэр үү? Гээ эдэртэй найзлах хэвэр үү? гээ гэж юм блэ. Like your first love. I don't know. Бээр тараагүй мэн. Тэр эдэр найзлах хэвэр үү? Болцсон. Хэвэр яхаа. Тэгээд яг нэм айдартай одоо найзалж байгаа шүү дээ. Тэгэхээр би асуух бол боломжтой намайг тань ядаж те. Чамайг дагддаг. Дагдаг байх хэвээр би шалгаагүй ярд. Хасагдсан ч байж болно. Би бүр блоклогдсон гэж. Хоёлаа пи уугаад ер нь диви байдаг. Тэгээ тийм санаа байна. Эсвэл хэрвээ цаа чи нөө гэх юм бол нэг тийм сенсацлагдахаар нэг хүн хэрэгтэй байна. Секс цаамагт. Одоо олдохгүй. Яг тийм хүн хэм байна. Бүрэн амар Оюун эрдэнэ. Яа, оюун эрдний хөө гэж. Оюун эрдний хөө. За, нүрийг харуулахгүй зүгээр ярьчих ш. Тэгснэ уушаал өөрөө оролцсон байж тээ. Тэг нэг ганц том зочио харуулаад тэгээд дуусгах хэрэгтэй юм санагдаж байна. Тэгээд хоёул захиагаа пүүшлээ. Одоо энэ Let's do ангуучтай. Окей, эхний юу н ангууч. Тэгээ хоёр дахь choice нь хэн байж болох вэ? Тэрнийг бас таад комментэн дээр бичээд үзэхгүй те. Let's do it. Амар том сенсацтай хүн хэн байна одоо? Гэтэ жоохон ингээд үеийн гэтэ жоохон найзлах боломжтой, vibe жоохон нийлэх боломжтой. Ангуучтай бол нийлж баха. Ангуучтай ингээд жоохон ингээд чи нэг 10 жил байсан. Тэгээд яг ингээд хүрх юм та. Би нэг харуул ингээд хай сайн уул гэл тгэнэлтэй. Та нар ингээ үзэн ядаад байдیں۔ Яг үүндээ айгүй дайжгүй хөөх. Харин тийм ээ чи наадхаа ингээд яг одоо нүрэн нь хэл гэж. Тий айгүй дайжгүй залуу байхгүй юу. Тий ингээд бас тий ингээд амхандаа нөгөө өөрийнхөө амьдралыг сонгоод явж байгаа л юм хүн байгаад байгаа байхгүй юу. Яхаа тэгээ чиний сонгосон зам ангууч гэхээр амар кринж. Төрөөгийн сонгосон зам хоёр өөр байж болно шүү дээ. Тэгээ өөр өөрсдийнхээ сонгосон замаараа явж байгаа юм шиг л санагддیں۔ Нэг совтын аймаг гялцаж мэлзаал. Ер нь гэхдээ л кринж штэ тий. Кринж хүн шүү дээ. Гэхдээ одоо чойдог эдний найз бас тийм штэ. Тий. Айгу. Айтайхан санагддаг надаа. Бас сонирхолтой юм ярина бас айгу. Let's do it. Совтын аймгийн тухай яг үннийг сонсъё. Тэгээд тэр нөө онгоцны буудал руу гүйдэг стори чи яг үний юм уу? Яг үний юм уу? Тэр совтын аймаг гялалцсан юм уу? Тий. Алтак молхана тэр түүний бүр амар фан яадаг тий. Тэр бүр ингээд хаяхаа ингээд бодогдтож үзтээ шүү дээ биш. Яа, тэр хүн бол би секс цагаан богжиг биш гэж боддог. Зүгээр л биш. Very cringe person. Cringe ч биш бас. Зүгээр л яг өөрөөхөө. Cringe. Засвар орохны cringe гэсэн бас cringe. За sorry ёо. Өнөөдөр чи юу болоод байна? Анагаа оруулъя. Ана орооч нэрээ. Одоо ороод ир гэлөө. За ингээд 22 зочин болчихж байгаа юм шүү. Талд нь хойлоо загтлаа маш пүүшлэх хэрэгтэй. Одоо загтлынхаа сайтыг унтраа. Форма унтраагаад тэгээд яг одоо байгаа цагтуудад бас үзэх штэ. Ингээд бидний нууц подкастын 278 дахь дугаар энхүү хөрж байна, дундаа орж байна. За тэгээд энэ удаагийн мэдээгээр та бүхэндээ загтлын линкийг хаахаар шийдлээ. Тийм, загтал маань ингээд энэ өнөөдрөөр дуусаж форм маань ингээ хаагдаж байгаа шүү. Тэгээд та энэ үрт загтал бичиж амжаагүй бол уучлаарай. Одоо байгаа 1000 загтлаа уншиж дуусгах хэрэгтэй байна бид. Тийм. Тэгээд 1000 захиагаа уншаад дундаас нь захиануудаа сайхан шүүгээд манай шууханууд маань сайхан шүүж өгөөд тэгээд битгэд захиануудаа энэ жилдээ дуусгана. За бит хоёр ямар ч гэсэн гэхдээ 300 дугаар хүрнэ. Тэгээд тэр 300 яг энэ шинэ жилээр дуусна гэж би бол бодохгүй байна. Уусаа яаж ч хүрэхгүй байх. Амжихгүй болвол яг хав цагаан сараар maybe 300 дугаар хүрчих магадгүй. Тэгэхээр ямар ч гэсэн тэр 300-аа хүргээд 300 бол манай сүүлийн дугаар гэдгийг одоо бит хоёр яг хэлье. Тий. 300 дахь дугаар дээр би бол ивент хий гэж бодож байна. Бүр яг ивент хийгээд бүр үнэхээр бүр ингээд
тасарсан ивент. Хизээш манай ивент дэрж байгааг бол зүгээр манай 300 дугаар ивент дэр гэр. Тэ. Тэ нэг хүмүүс ч амар их ингээд нэг эрдгүн билээ штэ яг ингээд сонсдог хэрнээ ингээд нэг санаа зовоотч юм эрдгүч юм. Тэрийг өштэй те хаана вэ гэхээр стадионд. Манад нэг 20,000 сонсогч байгаа шүү дээ. За яг өрөө. Бүгд ирэх юм бол шээ. Манай 20,000 сонсогч бүгд ирэх юм ба стадионд өрөх юм шүү. Oh my god. Хитүүлээ тэгж чадах уу? Тэгээ бүх оржсэн дуучтай урч юм. Mrs. Amy урчээ те. Нөгөө хим манай Shom, Colors, UTS band, Colors бүгд ирчээ юу. Лемас зочноор оржсэн хамтлагууд ирэх юм бол бүр амар тоглолт болох юм байна. Йоо. Үүдээ opposite. Opposite. Сартая эренгээ удтаа guys. Давай Даша эренгээ удтаа. Яа. Ерөөсө гонигтай дагаар. Чи гонигл гэж бодсон юу? Би харин гониглах байх гэж бодсон юм аа. Тэгсэн чинь бар баярлаад байгаа юм шүү дуусчаа гэж. Үгүй зүгээр тоглосон юм аа тоглосон. тоолж байгаа юм аа ингээ 300 дахь дугаараа айгу гоё болох хаа 300 дахь дугаараа ямар ч сан гоё хий. Ивент хийжүүл амар гоё болох хаа. Тийм стадионд болццгаая. Тэгээ тэр нь 2 сар дуугш. Үл таарсан. Тийм байна те цагаан сарын дугаар хийгээл дуусгах юм байна л да. Цагаан сарын дугаар. За ихтэй төлөвлөгөө юм байна. Тэгээ бид нартэй одоо ер нь хоёлаа дуусгах гэж байна. Тэгээд энэ цаг хугацаанд одоо тэ 6 жилийн өмнө анх гомингийн замаас ихэл сонсч ирсэн шүү гэж хүмүүс айгүй хэлдэг. Анх гомингийн замаас ихэл сонссон шүү гээл. Гомингийн зам гэдэг нэртэй дахиад дугаар хийгээд дуусгах хэрэгтэй юм байна шүү дээ. Food circle. Тэг 300 дахь дугаар мань гомингийн зам юм байна тий. Тийм гомингийн зам. Oh my god. Тэгээд тэрийг одоо нэг ивент маягийн болгоод энэ дээр туслалцаа үзүүлээ бид хоёр туслалцаа үзүүлэх гэж байгаа. Энэ ивентийг хийгээд өгөн байвал холбогдоод холбогдоорой. Ивент хийх хаашаа яг уу тий гоё газартай ч юм уу тий ингээ зохицуулаад те ингээ бүх юм програм хийх боломжтой хүн байвал боломжтой бол холбогдож болно. Бас шинэ жилийн дугаарыг туслах хүн байвал please contact us at bidneynotes.podcast@gmail. Бид тэр яг өөртөө амжихгүй байгаа учраас яг шууд спонсор монсроо хуваалцаад аль аль нь ашигоо олоод манайх нэг ашиг гэдэг юм байхгүй. Гоё юм контенттэй болоод дуусгаад хангалттай. Тэгээд ихтэй мэдээж бас нэг жоохон ашиг бол бас зүгээр ах. Тэгээд ингээ хамтрах хүсэлтэй хүмүүс байвал production team байвал холбогдоорой. За тэгээд юу ярьжлаа? Тийм хамт байсан. Стадионд уулзцаая. За ядаж corporate convention center гэж. Яа би яг чадах юм санагдаад байна. Надад corporate convention center бол болох юм шиг санагдаж байна. Хойлоо нэг corporate идүүний судалтай юм. Битгүй. 1000 хүн босгочноо. Зөв 1000 биш байхаа нэг 2000 5000 л. Тийм. Үгүй яг юу хийх юм те бас. Тайзан дээр гарч подкаст юм уу гэж. Тэгнэ, тгий. Тэгээд Хүн болон гомд хараа гэж. Cup noodles-ийн ивент захлаа уншаал. Тэр чинь 30 минут. Тэгээ boring ч юм уу. Нэг тийм нэг stand up маягийн юм хийвэл гоё юм баш. Монолог маягийн юм хийвэл фон ээж магадгүй байх. Яг хийн гэх юм бол би чаднаа. Би ч гэсэн чадах юм шиг байна. Чаднаа хоёлаа. Яг ингээд бүр яг тайзан дээр гараад. Олон нь яг цаг нь л гардаг юм бэлдэх. Яг би яг уйлах байхаа. Тикет цэгийн портал цэгийн мэнээр тикетэ зарж мараа штэ. Oh my god. Тапин байсан. Портал цэгийн мэн Сирошагийн 2 тикетээр та стори хийгээд өгөөч мөгөөч гэсэн байсан. Чолоо тийм ирсэн үү? Fuck serious. So sorry. За. Надад ангууч скрин санагддаг serious. Би Бека амар дуртай шүү дээ. Бека гоё тий. Бека бүр үнэхээр амар гоё. Минай. Би тэр чинь Леомина шүү дээ. Ер нь хоёулынхын дуу юм байна Леоминай. Оо тэгээ Бекаг дуулгач. Дуулгач. Леоминай гэл тэгээ бит хоёр ингээл дуул. Яагаал тий. Йоо, бүр ядарчлаа. Харин ядарчлаа ёо. За тэгээ энэ талархлын дуусгах гэдэг юм. За ямарсан баярлаа. Ээ. Дараагийн дугаар дээр загталтай дугаар. Зочинтой дугаар орно. Зочинтой дугаар орох. Тэрний дараагийн дугаар загталтай дугаар орно. Ингээд бид аль хэдийн 3 дугаараа төлөвлөсөн байна. 2 дугаараа төлөвлөсөн байна.
Тэгэхээр ингээд 280 болох хэвээр. Тэгээ яг 20 дугаар үлдэнэ. Тийм. Хоёлаа тэгээ яг сууж агаад энэ ингээд төлөвлөлчих тэр 20 дугаараа. Тэгээ. Тэгээд сүүлийн 20 дугаар маань үнэхээр чанартай, үнэхээр entertaining, тийм гайхамшигтай дугаарууд байх болноо. Нэрнгэсэ. Тэгэж яасан. Тийм. Бид хоёр хичээх болно. Тэгээд бидэнтэй цуг байгаарай. Бидэнтэй цуг байгаарай. Үлдэгдэл гинэ. 300 дугаар хүртэл хэдүүлээ одоо хамтдаа явцгаая. Тэгээд сонсож байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Та наргүйгээр бол бид хоёр бас юу ч шүү дээ. Яг тийм хүн сонсдгүй байсан бол бид хоёр айл дээр үед болцсон байх байсан. Яг сонсож байгаа учраас л угаасаа хийж байгаа. Гэтэ нэрээ миний амьдралыг өөрчилсөн юмнуудын нэг шүү. Миний ч сайн амьдралыг өөрчилсөн. Тийм би Централ телевизэд юу н яасан гэж хөтлөхөв дээ. Подкаст байгаагүй бол. Харин тийм. Үнэхээр тэр бол телевизийн хөтлөгч хийж үзлээ шүү дээ. Бас үнэхээр гайхамшигтай. Тэр бол хизээж подкастгүйгээр боломжгүй. Подкастын ачаар би өөр юу олч. Тэгэл өөр жижигэн хааслаа зөндөл олдог гэсэн шүү дээ. Тэгэл зураг муураг бичлэг гээл те. Тийм зурганд орлоо. Timberland-ийн зурганд орлоо. Реклам нь тоглож үзлээ. Миний реклам миний 1 секунд гардаг реклам зөө. Би олон хүний дунд нэг синтэй тэр 1 секунд гардаг байхгүй юу? Гэдэг болоо. Тэр ингээд талбай ажлын зураг гарсан шүү дээ. Тэр нөгөө юу штэ? Шопингийн нөгөө шопинг реклам байсан шүү дээ. 1 секунд гардаг л та. Гэтэ I was on талбай. Би нэрээ оруулмааргаа зочин бүрий юм байна штэ. Бүрий? Яг чиний тэр шопинг дээр хамт тоглосон залуу бүрий university. За тэгье. Гэтэ хоёулынх нь тарих хөрөхгүй хаа. Яг тэр хүнтэй юм ярилцдаг шээ. Зүр тэгэл өөрөө л яриулчих. Харин ярих болов Монголд байд юм болов яад юм бол. Тийм үү би сайн мэдэхгүй нүү. Бүрий university гоё санагддаг шүү дээ. Окей. Гоё чаналтай. Тэгээ чанал дээр гоё юм ярьдаг. Гоё ном гаргаж маргацсан. Даашаа шиг бас нэг чанартай дугаар гаргачмаар л. Тийм. Яа бүрий байж магадгүй. Хүмүүс Агима бүргдийг оруулъя гэдэг тийм. Агима бүргэд яг өөрийн гэсэн чаналтай болохоор өөрийн гэсэн threads-тэй, Instagram-тай бүр маш олон зүйлсээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг болохоор би болохоор Агима бол та нар баг өөрийнх нь чаналаар баг ингээд тухтаа ингээд үзчихсэн дээр ах гэж би бодож байна. Яг тийм болохоор Агима бүргдийг хаслаа. Тийм угаасаа маш их өөрийгөө илэрхийлдэг хүмүүсийг оруулахад айгүй хэцүү. Тийм угаасаа илэрхийлсэн болохоор угаасаа өөрснийхээ платформудаар илэрхийлждэг болохоор яг манай дээр юу илэрхийлэх юм бэ? Тэгэхээр бас бид хоёр шинэ юм асуулаа юу? Шинэ юм асуухгүй тийм. Тэгээ бүрий болохоор яг надад нөгөө нэг тийм өөрийгөө нэг ярьдаггүй юм шиг санагдаад идэж ном яриад нэг тийм хүн ютубер төв шиг Монголд хэлээд дээ. Харин тийм ютубер төв шиг байгаад байгаа. Сайн чамтай мэдлсэн үү? Үгүй. Би сандарцаа. Би хажуу нүртэй. Сайн байна уу? Сайн байна уу? Гэс мэдлээд өнгөрсөн шүү дээ бодос. Сайн байна уу? Аварлаг би нэг хараад мэдлсэн л тээ. Гэтэ манай подкаст ямар ч зочноо муугаар харагдуулдаг. Муу харагдвал бид хоёр л муу харагддаг. Тийм. Бид хоёр л муу харагдсан зүгээр шүү дээ угаасаа гэж. Албатай юм шиг зочноо оруулж ирчээд яг ганц хоёр комент харж байсан ямар их юм ярьдیں۔ ч үлээ ямар их тасалд юм бэ ч үлээ. Зочноо хүндэлсэнгүй мөндөл оппозитер. Тийм бол байсан гэхдээ хүндэлж байгаа царин тэр мэдээж одоо гууж оруулчаад аль болох сайн л харагдуулна. Тэгэхээр түшигч байна уу, ангуучч байна уу, оюун эрдэнэч байна уу? Ер нь оюун эрдэнийгаач баг сайн харагдуулаад гарч ирдэг. Тийм л тал засагч гэхгүй. Яа. Бокс толгоч гэж. Зүх баригч. За окей. За болох уу да. За баярлалаа. Болох уу да гэж хэлдэг чинь ямар. За окей. Энэ удаагийн дугаар ингээд Ирхэн мөндө сонсогчдоо ингээд өнөөдрийн дугаар ингээд өндөрлөж байна. 278 дахь дугаарыг сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд эргээд 22 дугаар үлдсэн байна. Та бүхэн маань 300 дугаар хүртэл бидэнтэйгээ хамт байгаарай. Тэгээд сүүлчийн дугаар юм шиг санагдаад зарим хүмүүс гарч байгаа тийм. Яг одоо харин дахиад 22 дугаар байгаа шүү. Яг байгаа шүү. Зүгээр ингээд одоо яг it's not goodbye guys. Энэ бол goodbye биш. See you soon. Тэ баяртай. Би та нарыг эргээд харахтаа баяртай байх болно. Окей. So гэтээ тэглээ бас дууслаа гэд бид хоёр бас болохгүй шүү дээ. Ер нь бол юмаа хийгээ тусынхаа юм хийгээ явна. Би стрим хийн. Би урлагийн бүтээл хийн.
За bye. За bye. Love you. Underneath your skin. There's an endless story. There's a man I chose. There's my territory. Marara.